Introduction to Digital Works. Introduction to Digital Works гэж юу вэ? Introduction to Digital Works гэдэг нь Digital Works програмыг ашиглах үндсэн ойлголтыг анхлан тэмдэглэх хэсэг юм. Энэ хэсэгт тус програмын зорилго хэрэглээ боломжууд болон дижитал логик системийн хэрхэн загварчлан турших талаар ерөнхий мэдлэг өгдөг. Digital Works бол дижитал логик схемүүдийг зурж симуляц хийх боломжтой програм юм. Сургалт лаборатори ашигладаг дижитал техникийн мэдээ системийн суурь ойлголтыг эзэмшихэд зориулагдсан. Энэ нь and or not flip flop counter гэх мэт логик элементүүдийн ашиглан хэлхийг зохион байгуулах, хэлхийг бодит төхөөрөмжөд хэрэглэхээс өмнө турших, анализ хийх хэрэгсэл юм. Схем гэж юу вэ? Схем нь цахилгаан эсвэл дижитал элементүүдийн хооронд холбож тодорхой ажиллагааг гүйцэтгэх систем юм. Digital Works програм логик схем гэж схем үүсгэж симуляц хийдэг. Схем үүсгэх үндсэн алхмууд програм нэг компетент элемент сонгох, компетентуудыг схемийн талбар руу байрлуулах, уртас таташиг холбоо, дижитал ба логик хотод тохируулах, симуляц ажлууд турших юм. Симуляц гэж юу вэ? Симуляц нь хийсвэр виртуал орчинд схемийг ажиллуулж турших процесс юм. Ингэснээр схем бодит төхөөрөмж билээр усраас өмнө илрүүлэх боломжтой. Симуляц заачрлууд бол алдаа хордоо илрүүлнэ, схемийг ажиллагаа зөв хэсгийг шалгана, бодит төхөөрөмжийн нэвтрүүлээс зэрэглэн цаг боломж хэмнэн оюуны логик сэтгэлгээ дебаг хийх чадварыг хөгжүүлнэ. Flip flop болон клок ашиглах үед sequential transient схемүүдийн симуляцийн илүү нарийн болдог. Энэнд элемент clock generation, flip flop, counter, sequence generator үүрэгдэн цаг буюу импульс өгнө. Өмнөх өгүүлийг санаад тоолол хийдэг, дараалсан мэдээлэл үүсгэнэ. Симуляшн хэрхэн ажилладаг вэ? Клок үсгэгчийг нэг геймжин зарим sequence generator-ыг холбож өгнө. Simulation includes wave-from RF сигналуудыг харна. Clock буюу output төрөлхтөж байгааг ажиглана. Embedded circuit гэж юу вэ? Embedded circuit нь тодорхой нэг үеийг гүйцэтгэхээс бүтээгдсэн цахилгаан схем. Жишээ нь макроконтроллер дээр суурилсан температур хэмжигч, цагийн тохио үсгэж, автомат удирдлагуудын систем, гар утас компьютерийн төлөв схем юм. Embedded систем нь циркутын үндсэн элементүүдийг log control unit, clock generator, sequence generator, memory unit, devices гэх мэт ангилна. Макро гэж юу вэ? Макро гэдэг нь олон төхөөрөмж логик элементүүдээс тогтсон бэлэн жижиг схемүүд хэрэглэж давтан ашиглах боломжтой байдлаар хадгалдаг. Өөрөөр хэлбэл дараа дахин ашиглах болох схем юм. Анхаарал хандуулсанд баярлалаа.